Добрый вечер всем. Давайте проведем наш 6-й урок. За семестрийн орнамент бүгдээрээ 6 дахь хичээлээ оруулъя. Өмнөх хичээлүүдээ сайхан тогтоогоод яваад байгаарай. Тэгээд морской родын амьтай амьгүй үгнүүдийг бүгдээрээ үздсэн байгаа. Тэгээд нөгөө төлөөний үгсүүдийг цэжилсэн байх хэрэгтэй. Кто, я, кого, меня, кому, мне, кого, меня, кем, мной, о ком, обо мне гэд. Одоо жишээл бүгднийг кто, он, кого, его, кому, ему гэд цэжэр мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр дараачих юмтай хойлохгүй тогтоочно. За бүгдээрээ средний род үзье. Средний род гэхээр А эсвэл Е үсгэр төгссөн үгнүүд байдаг тийм ээ. За би ингээд удаан барьж байгаа яг энэ морской родынхаа арталт энийгээ бичих хэвээр. Энэ болохоор чи эдгэр утсан. 6 дахь утас. За тэгээд средний род ер нь дандаа амьгүй үгнүүд заадаг. Тэгээд хийсвэр утгатай үгнүүд их байдаг. Тэгээд ганцхан дитё гэдэг средний род үг байдаг. Дитё гэхээр жоохон үгтэй хэлж байгаа. За тийм учраас энд что гэдэг дандаа байгаа. Что слово үг гэж байгаа тийм ээ. Чего гэхээр слово, чему слово, что слово, чем словом, о чем условие. За тэгээд энэ нөгөө в-гээр уншиж штэ тийм ээ. Чего гэхээр энд а эсвэл я гэсэн нөхцөл аавна. А я хоёр ямар ялгаатай билээ санаад хэлэх ёстой. А ямар их шиг үү, я ямар их шиг үү те бид нэр тогтоосон байгаа тийм ээ. За тэгээд слово гэхэр ч о байгаа учраас энд а байгаа байхгүй юу. За тэгээд чему хөр слово, что слово нь хуурахгүй болчихно тийм ээ. Чем хөр словом, о чем условие. За тэгээд энийг ингээ хараад нөхцөлийг харах юм бол тийм ээ. Морской родтой төстэй анзаарж байгаа х тийм ээ. За тэгээд энийгээ ингэж ойлгочоод окно гэд цонх гэж байгаа тий. Окно, чего гэхээр окна болно тийм ээ. За тэгээд энд нь болохоор нэг зай үлдээгээд дахиад именительный падеж что число гэж. Число гэж нь тоо гэж байгаа. Тэгээ энд болохоор дахиад яг энэ шиг ингэж үчээд родительный падеж чего юу болох вэ тий. За тэгээд ингээ бүгдийг хувиргачаад дараа нь дерево гэж очих мод гэж байгаа. Яг ургаж байгаа модыг дерево гэдэг. Тэгээд энэ деревогоо хувиргаад море гэдэг чинь тэнгис гэж байгаа. Энэ море гэдгийг хувиргаад бичих. За тэгээд тэрний дараа ингээ олово, одоо серебро, золото, одоо молоко, масло, мясо гэд дандаа игээр төгссөн үгнүүдийг өшөө юу гэдгийг солнце те озеро гэд үгнүүдийг харж агаад 3-4 үг хувирчаад тэгээд дараа нь тэмдрээ хааж агаад бас дахиад 4-5 үг хувиргаараа тэгэхээр сайхан тогтоочно амдж орчно. За тэгснийхаа дараа энэ доор нь дахиад нэг зай эндээс авч байгаа тийм энэ предложенный падеж чинь тэгэхээр нэг зай авч агаад ингээд энэ үгнүүдийг өчн что энэ иегээр дуусж байгаа үг энэ е гэдэг нь нөхцөл нь тийм энэ ногоон байгаа чинь нөхцөл байгаа байхгүй энэ дандаа ингээд өөрчлөгдөд байгаа юм чинь нөхцөл ахгүй. За тэгээ энэ болохоор е гэдэг нь нөхцөл байгаа. Тэгэхээр чего гэхээр задание болно те е байгаа учраас я байна тийм үү. Е чинь ямар их шиг үлээ тийм ээ. Зөөлөн их шиг тийм учраас энэ я гэдэг зөөлөн их шиг аваад байна тийм үү. Задание. Задание гэж чинь даалгавар гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр чего задание, чему заданию, что задание, чем заданием дандаа салгаж уншиж шүү энэ ихшгүүд дандаа нэг үе болно ингээд за да ни ем гэд ингээд салгаж хэлээд байгаараа монгол хэлнийх шиг хоёр их шиг нийлээд нэг авья болдгоо. За тэгээ очом о задани и гэд энэ дээр и гэсэн нөхцөл авдаг. Тийм учраас би энд е и гэж бичсэн. За тэгээд о задани и гэж салгаж хэлнэ. За тэгээд упражнение гэдгийг энд хувиргаад упражнение гэж нь дасгал гэсэн үг тийм ээ. Тэгээд чего упражнение гэдэг. Тэгээд энд болохоор у гэд ихшгээр хэлж байгаа учраас об гэд
on off болчихж байгаа байхгүй. Бид нар нөгөө ихшгээр яриад их юм бол нөгөө амьсгалцсан агаараараа бид нар ярьдаг учраас ихшгээр яриад их юм бол бидний амьсгалсан агаар амархан дуусчдаг учраас гийгүүлэгч дандаа жиргэлдэг байхгүй. Бүх хилэн тийм байдаг. Манай хилэн чсэн одоо жишээл ширээ гэвэл ширээний гэд энэ үсэг гарч ирж байгаа тий. Үзэг гэвэл үзэгний ч юм уу тий. Тэгш юу гэдэг юм. За тэгээд об гэд хэлний дээр об упражнение. За тэгээд энэ шиг бас өөр одоо ударение что гэдэг окончание здание образование гэдэг тийм үгнүүдийг харж агаад хувиргаад тэгээд дараа нь дэвтрээ хааж агаад бас дахиад хэдэн үг хуурах хэрэгтэй. И-гээр төгсөж байгаа энэ И-гээр төгсөж байгаа үгнүүдийг. За тэгээд энийг яг 6 дугаар хуудсан дээр бичээрэй. За тэгээд одоо ингээд энд бид нэр женский род бичнэ гэж тооцоолоод хуудасад нэг ирүүлээд за тэгээд мужской род прилагательных гэж байна тийм ээ. Бүгдээрээ энэ үгсийн аймагуудыг сурсан байгаа тийм ээ. Прилагательное гэдэг чинь бол тэмдэг нэр тийм ээ. Тэгэхээр тэмдэг нэр нь хувираад идэг. Тэгээд жинхэнэ нэр нь ямар род байна? Тэр родон дээр энэ тэмдэг нэр нь байх хэрэгтэй байдаг байхгүй. За тэгээд энэ дахиад нөгөө имя гэдэг чинь дандаа род падежаар хувирдаг гэсэн тийм нөгөө нэг имя существительное, имя прилагательное, имя числительное гэ 3 имятэйсэн тийм. Тэр имя гэдэг чинь яагаад имя гэдэг гэхээр падежаар хувирдаг гэсэн үг байхгүй юу? Тэм учраас имя гэд ялгаад байгаа байхгүй юу? За тэгээд какой гэхээр красный гэд мужской родоор байгаа тэмдэг нэр л ой, и гэсэн нөхцөлтэй байдаг. Тэгээ энд бол красный гэж байгаа чинь улаан гэж байгаа. Тэгээд каково, красново, ово эсвэл ево гэсэн нөхцөл аавна. Ово, ево хоёруугаар ялгаатай байгаа вэ гэхээр тийм ээ. Та нар мэдчих хэвээр о хатуу е зүйлэн тийм ээ. Тэгэхээр манай монгол хэлэн дээр жишээлбэл ар, эр, ор гэдэг нөгөө нэг сонголттой байдаг штэ. Тэрэн шиг ингээд энд нөгөө нэг хатуу зүйлний ялгаагаа гаргаад байгаа хгүй. Энд хатуу байх юм бол ово. Өч хатуу учраас энд ово очино. Зөөлхөн байх юм бол энэ и-ээр төгсөв гэх юм бол ево авах нь штэ тийм ээ. За тэгээ какому гэхээр красному, омо эсвэл ему гэсэн үг. Тэгээд энэ хоёр айл нэг нь аавна. За тэгээд амьттай юм дээр л какового краснового аавна. Амьгүй юм дээр л какой красныг хувирахгүй байна. За каким гэхээр красным им гэд ялгаатай тий хатуу дээр энийг аваад зүлэн дээр энийг аавна. О каком гэхээр о красном ом ем гэсэн нөхцөл тий. Энд хатуу байгаа учраас ом авсан байна тийм ээ. Ем зөөлөн дээр ем аавна. За тэгээ манайхаа энийг яаж орчуулах юм бэ гэж хэлээд байдаг байхгүй юу? Манай хэлэнд орчуулахдаггүй ерөөсөө манад красный карандаш гэсэн байх юм бол красный карандаш, красного карандаша, красному карандашу, красный карандаш, красным карандашом, красным карандаше гэхэд улаан харандаагаар улаан харандаатай гэхэд бол манай улаан нь өөрчлөгддөггүй. Орос хэлэнд бол энэ ингэж өөрчлөгдөж байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ бол ерөөсөө яаж ч орчуулах зүгээр л улаанаараа л байна манайхаар бол. За тэгээд энийг харж агаад эндээ какой большой гэд хувиргаад синий гэдгийг хувиргаад маленький гэдгийг хувиргаараа. Большой гэдэг чинь том гэсэн үг, синий гэдэг чинь цэнхэр, маленький гэдэг чинь жижигхэн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ маленький гэдэг к-ийн дараа и дандаа бичдэг учраас и бичсэн маа. Тэрнээс биш маленьково гэж болдог шүү би анхааруулаад хэлчихэ. За тэгээд энд большим гэхээр нөгөө каким гэхээр большим болон творительный падеж дээр. Тэгэхээр ж пиши через и гэдэг дүрэн байдаг байхгүй. Ж иш хоёрын дандаа дандаа и бичнэ гэдэг. Тэгэхээр энэ имя авдаг шүү творительный падеж дээр. Ө хэлэгдэн амаараа бол ө хэлэгдэт байгаа. Бичгтээ бол и бичдэг шүү. За тэгээд энийгээ ингээд сайхан хуурчаад энэ интересный, высокий, быстрый гэдэг үгнүүдийг харж агаад бичгүүгээр хувиргаараа энийгээ какой интересный, какого интересного гэдэг ингээд хувиргаад явна шүү. Интересный гэж чинь сонирхолтой, высокий гэж чинь өндөр, быстрый гэж хурдан гэсэн үг. За тэгээд ингэж хувиргасныхаа дараа дэвтрээ хааж агаад
өөр ямар ч хамаагүй те голубой, зеленый там ямар үг гэж болох юм. Белый юм те тэгэл известный энтергээ янз янзын тийм үнэт хуургаж болно. За тэгээд энийг тогтооход айгу амархан тийм ээ. Жинхэнэ нэр дээр ково гэж асуудаг те хэний гэд тэрэн дээр ингээ к нэмсэн юм шиг. Энд болохоор кому гэдэг те тэгэхээр энэ дээр бас дахиад к нэмсэн юм шиг ингээд какому болчихж байгаа хгүй. Тэгээ энэ дээр ково гэдэг те бас тэгэхээр энд к нэмсэн юм шиг. За яг уртоо нь болохоор ингээд какой гэд тогтоочихно. Энд болохоор кем гэдэг тийм ээ. Тэгэхээр кем гэдэг к нэмсэн юм шиг тэгээд каким гэдэг яг энд и болчихж байгаа. Тэгээ энд болохоор оком гэдэг тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр к нэмсэн юм шиг оком гэдэг ингэж тогтоож болдог шүү бас. За тэгээд ингээд хуургач дуусныхаа дараа одоо жишээлбэл интересный жишээ большой дом гэж одоо холбоо болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр большой дом, какой большой дом гэчээд какого хэрэг тэгэхээр нэг энэ большой гэдэг хуургацсан байгаа тийм ээ. Тэгэхээр дом гэдгийг хуургаад что дом, чего дома, чему дому гэдэг ингээ хуургацсныхаа дараа тэр чинь жинхэнэ нэр тийм ээ. Тэгснийхаа дараа энтэйгээ нийлүүлээд какой большой дом, какого большого дома гэдэг ингээ хуургаараа энэ маш чухал тогтоох арга яг ингээд нэг нэгээр нь хуургаж сурах маш чухал гэдэг. Хүмүүс яг энэ дээр их ямар хэцүү юм бэ гэдэг. Тэгэхээр яг ингээд тогтооцсныхаа дараа тий үг тэмдэг нэрээ хуургасныхаа дараа жинхэнэ нэртэйгээ энэ тэмдэг нэрээ нийлүүлээд хэлэх хэрэгтэй. Тэгэхээр какой большой дом, какого большого дома, какому большому дому, какой большой дом, каким большим домом, о каком большом доме гэд ингэж заавал холбоо үгээр нь хуургаараа нэг 2 3-ыг хуургачаараа нилээ монгол хэлэнд байдаг болохоор хэцүү юм шиг санагддаг. Гэхдээ бол боломжийн юм байдаг. За тэгээд өнөөдөртөө энэ хичээлээ дуусгая. До свидания, до следующих встреч.